За одоо хараа үргэлжлүүлээд охиныхаа эмчилгээний зардлыг цуглуулахаар өөр шүнээр босч шүр хэлэхдэг ээжийн тухай сурвалжлыг манай сэтгүүлч бэлтгэсэн байгаа. Сар гаруй хугацаанд шүрээр утасны дугаар хэлэхэд 2 сая гаруй төгрөг цуглуулсан байна. Энэ сурвалжлыг одоо үзүүлье. Энэ ээжийг Наран Мандах гэдэг. 4 хүүхдийн ээж. Түүний бага охин сувд одоо 1 ой 5 сартай. Охиныг 6 сартад тархины саажилт гэдэг өвчний он шилэрсэн байна. Энэ өвчин олон төрлийн шалтгаанаас үүдэх магадлалтай. Манай улсын хувьд нэрэн шаарлалт, дутуу төрөл, төрөх явцын хүндрэлээс болж хүүхэд ийм өвчтэй болох нь элбэг гинэ. Охинд нэгэнт ийм онш тодорсон болохоор эдний гэр бүлийн амьдралын хэмнэл бүхэлдээ өөрчлөгдсөн байна. Оюутан хүүгээд цэрэгт мордуулж гэр бүлийн ихэнх орлогоо зөвхөн охины эмчилгээнд зарцуулах болжээ. Төсвийн цалинтай орон сууцны зээлтэй 4 хүүхэдтэй энэ айлд тархины саажилт гэдэг айхавтар өвчин хийсч ирчээд чадах бүхнийг хийхийг шаардаж байгаа юм. Төрийн албан хаагч одоо жирийн одоо манай шиг айлд бол хадгаламж гэдэг юм бол байхгүй. Тийм учраас гинтийн одоо энэ одоо нөхцөл байдалд бол бид нар санхүүгийн бэрхшээл тулгарсан. Тэгээд тэр санхүүгийн бэрхшээлээ хэрхэн яаж шийдэх вэ гэдэг их олон удаа бодсон л доо. Тэгээ ер нь бол цалингаас гадуурх нэмэлт орлоготой байж ижил бид охиндоо тусалж чадах юм байна гэж шийдээд одоо машин тавих дугаарыг шүрээр хэлхэж эхэлсэн. Охиныг цаг алдалгүй эмчилгээнд хамруулбал 90% хүртэл эдгэрэх боломж бигнэ. Тиймээс Наран Мандах өөр шөнийн 4 цагт босч шүрээр утасны дугаар хэлэхдэг. Өөрийнхөө төлөө нойроо хугалсан суугаа ээжийн ажлын хөлс одоогоор 2 сая гаруй болсон бол бусад хандив тусламжийн мөнгө нийлээд 6 сая гаруй болжээ. Ээж охин хоёр энэ зундаа багтаж Герман улсад эмчилгээ хийлгэхээр зорж байгаа гинэ. Тэгээд анх хийж яхад бол эхний анхны дугаарууд маань мэдээж юу яасан. 4 цагт гарч ирсэн. Тэгээд 4 цаг одоо яг ингээд томотоо суугаад энэ шүрээ хэлэхэд тэгээд явхад бол нэлээд цаг хугацаа орж ирсэн ч гэсэн бас болох юм байна. Анхны дугаарууд гараад тэгээд одоо хамгийн анхны захиалагчд манай ажлынхан байсан. Сувд охин шиг тархины саажилт гэсэн онштой Монгол хүүхэд 2700 орчим байгаа. Ийм онштой хүүхдэд байнгын асаргаа хөдөлгөөн заслын эмчилгээ шаардлагатай. Гэтэл манай улсад нийслэл 21 аймгийн тархины саажилттай хүүхдэд үйлчилдэг ганцхан эмнэлэг мөн ганцхан цэцэрлэг байдаг. Улсын хэмжээнд болохоор манайх ерөөсөө улстай байдаг ганцхан цэцэрлэг байдаг тархины саатай хүүхдүүдийн. Тэгээд манайх бол ерөөсөө 120 хүүхэд авах чадaltaй. Тэрнээс бол илүү авах тийм боломж болцоо байхгүй. Яг гэвэл орон байрны асуудал одоо том хэцүү байдаг. Тэгээд манай байр болохоор одоохондоо нураагдчихл байгаа болохоос баригдаагүй байгаа. Охин мал бол надад ирсэн бурхны бэлэг гэж бид хүлээж авсан. Тэгэхээр охин маань хөл дээрээ босно. Одоо л охиндоо тусалж чадах юм бол миний хүссэн шиг нийгэмдээ хэрэгтэй өөрийгөө авч явах тийм иргэн болгож болж чадах боломж бүрэн байгаа. Сувд охины ээж Наран Мандах охиноо заавал эмчлүүлж бусад ийм онш бүхийг хүүхэдтэй ээж аавуудад итгэл урам зориг өгөх болно гэж хэлж байна. За өглөөг маш их эхлүүлдэг сэтгэлтэй ээжийн талаарх сурвалжлыг үзүүллээ. За ээжийг харин бид яг өнөө өглөө студидт орж ирүүлсэн байна. Ээж маань студид ирсэн байна. Өглөөний мэнд. За өглөөний мэнд үзэгчтэй ч гэсэн энэ өглөөний төргий. Та өглөө эрт их босдог, өглөө эрт их босдог гэж хэдэн цагт босдог вэ та? Ер нь албад эхлэн 4 цагт босч байгаа. Өдөр болгон босно. Өдөр болгон босоод шүрээ хэлэх. Хизэнээс ер нь эхэлсэн бэ? Хэдчнээ жил болж байна? За энэ жил бол болоогүй л те. Энэ болохоор юу болсон гэхээр охин маань 6 сартаагаас тархин саажилтыг онж тавилсан байгаа. Онцлогдсон. Тэгээд түүнээс хойш битээр одоо жил гаруй хугацаанд Монголд олон эмчилгээнд бол хамрагдаж байгаа. Тэгээ энэ би ягаан дэвтэр өнөөдөр авчирсан. Энэ охины маань өвчний түүх байгаа. Ямар эмчтэй уулзаж, ямар эмчилгээ хийсэн, ямар эм тариа хэрэглэсэн, үрдэн ямар байгаа гэж бүгдийг бичээд тэгээд битээр бол анх толгоогоо даадгүйсэн бол одоо баа зэрэг толгоо дааж байгаа. Толгоо хөдөлгөөн байхгүйсэн бол одоо толгойг сайн хөдөлгдөг болсон. Гэх мэтлэн битэрт бол нааштай. Одоо олон сайхан юм байгаа. Тэгээд энийг улам сайжруулад 2 наснаас нь өмнө бүрэн онцлогдуулаад тэр оншийн бүх сайн тогтоогоод бол битэрт бас эдгэрэлтийн хувь бол их өндөр байх боломжтой. Сайн сурвалжлаас үзлээ. 90% гэж байна. Тийм. Гэхдээ 90% гэдэг бол бас яг манай хүүхдэд бол биш л дээ. Энэ ерөнхийдөө энэ өвчин байгаа. Энэ өвчин. Тэгээд яг хөөхөр манай хүүхд бол бас энэ өвчний бас хүнд хэлбэрийн нэг баг. Гэхдээ яг одоо бол эмчнэр яг тодорхой юу гаргахад бол хэцүү гэж байгаа. Арай бага байна гэдэг.
тий. Одоо Яг ямар тэгээд бид тээр одоо энэ талаар их сайн ингээд судлаад Герман улсад очиж одоо бүрэн онцлогоонд орох гэдэг юм. Тэр онцлогоонд орсноор бид тэр 2 дахь хүндрэлүүд бид тэрт юу байна? Тэ бусад хүндрэлүүд гарах нь үгүй юу? Тэгээд одоо хөгжилтэй орнуудад бас саажилтын бас нэг төрлийн имчилгээ бас үүдл хийсэн. Имчилгээнд тохирох уу, үр дүн өгөх үгүй юу гэдгийг л мэдэх зорилгоор л энэ мөнгийг хөрөнгөлөж тэгээд явах санаатаагаар шүүр хэлхэж эхэлсэн. Тэгээд шүүр хэлэхэд одоо 2 сар болж байна. Та тэгтээ бол 2 сар богино бас нэг тийм олон жил мөлийн хугацаа болж гэхдээ бол та бас амжилттай. Тий, амжилттай. Тэгээд энэ бол яг манай хамт олон найз нөхөд тэгээд сайхан сэтгэлтэй ард түмний маань бас туслах дэмжлэгээ тэднийхээ захиалгын дагуу бид тэр одоо бас энэ захиалгаа хийгээд өөрсдийнхөө зорилго төрөх тодорхой хоримтлоо бас яг биелүүлж чадж байгаа. Гэхдээ би багш хүн. Тэгээд 103 сар амардаг. Гэтэл энэ саажил гэдэг өвчин өөрөө их урт хугацааны эмчилгээ шаарддаг өвчлөлтөө тогтмол. Тэгээд бид нар 103 сар амардаг. Тэгэхээр энэ 3 сарын амралтаа үр дүнтэй өнгөрөөгөөд охиндоо нэг шат ч гэсэн агсын эмчилгээ үзүүлэе гэж ингэ зорж байгаа юм. Тэгээд би 3 сарын хугацаанд шүр хэлэхэд бас тодорхой хэмжээний зардал олох байх гэж бодож ирсэн. Нөгөө бас тийм ч хурдан бол мөнгө маань хоригдлохгүй байна. Тэгээ одоо яасан гэхээр латив сан санаачлаад бидээс хандийн тоглолт хийж өгөхөр болсон. Тэгээ эх сарын 25 жуби паст 19 цагаас болох тоглолтондоо бас ард түмнийг оролцож үзээрэй. Бид хоёрыг дэмжээрэй. Бид хоёрын мөрөөдөл бас нэг ч гэсэн алхам ойртуулж өгөөсэй гэж хүсэж байгаа юм. Тэгээ тэгэхээр өнөөдөр бас энэ тоглолтын билетээ аваад ирсэн. Тий. Тэгээ тоглолт маань зүрхний бяцхан сууд нэртэйгээр тэгээ UB Pass-ын концертыг. Тэгэхээр би яг ойлгоод байна л да. Одоо ингээд та 25 сая төгрөг эхлээд хэрэгтэй гэж. Энэ бол гэхдээ эмчилгээний зардал биш. Оншилгооны зардал. Бүрэн оншилгооны зардал тий. Тэгэхээр бүрэн оншилгоонд ороод тэгээд тэр үүдлээсийнхаа эмчилгээнд тохирох эрс тохирохоо бас шийдвэрлэхэд хэрэгтэй. Герман улс руу явж Герман улс руу тий. Ер нь бол одоо яг нэмэлт орлогоо олох, цуглуулах энэ тал дээр та яг анх яаж шийдчихв? Юунаас юу хий гэж бодож байгаад өөрийнхөө нөөц болцоог бас хүн бодож тодорхойлж байгаа шийдэж байгаа штэ. Сурсан уу? Эсвэл угаасаа чаддаг байв уу? Үгүй ээ. Би ч нэг гар хөлөө хөдөлгөж үзээгүй л дээ. Бид нар чинь оюуны эд хөдөлмөр эхэлдэг учраас тэгээд яасан гэхээр шууд мөнгө гуйх одоо бас жоохон хэцүү санагдаад бүхэн зовлонтой тий бүгд өөртөө тохирсон өөрийн гэсэн зовлонтой. Тэгэхээр одоо юу гэдгийг энэ зовлонгоо бусдад халдаахгүйгээр гэхдээ бас өөртөө хэрэгтэй мөнгө хөрөнгөлийн тулд бусдад хэрэгцээг нь хангаа мөнгө цуглуул гэж бодсон. Тэгээ бодоод юу хийх хөвгтөл манай ихэр маань энэ одоо ойдлчин хүн л дээ. Тийм тэгээд ийм шүүр хэлэхдэг наадаг ойдог юм их дуртай. Тэгээ ийм сургалтанд суугаад манай нөхөрт утасны дугаар бэлгэлсэн. Тэгээ тэрийг хараад энэ яаж хийдэгс энэ ерөөсөө 2 цагт хийчихдэг. Тэгээд энэ бас боломжийн хүмүүс их сонирхдаг гэд. Тэгээ эндээс үүдэлтэйгээр ихрээрээ заалгаад нэг шүн гэртээ авчирч материал авч хийгээ тий. Өмнө нь их олон юм хийж үзсэн. Олон төлхөрний авсар ч юм уу утасны зүйлсгээд бас жижиг юм хий гэж бодоод гэтэл нөгөө тэр юутай юм бэл ажиллагаа ихтэй их жижигхэн учраас энэ болохоор одоо юу гэх их авиас энэ төр шаардахгүй уур ордог тий хурд шаарддаг. Та нэг хичнээн хугацаанд хийх үнийг анх бол 4 цаг хийжсэн. Одоо бол би яг одоо өөр юу сатаарахгүй хийх юм бол цаг 30 минутанд дотор бас тэгтээ бас ажиллагаа ордог юм байна. Яаж борлуулж юм та? Facebook-ээрээ пост хийчээд тий тэгээд хүмүүс ер нь их авах уу? Ер нь яг нэг сайхан юм авсан хүмүүсээс дахиж дамжиж ингэж дахиалгууд их орж ирж байгаа. Цаашаа би түгээгээд явдаг хүмүүс тийм. Тэгээд зурган дээр харснаасаа өөр юм байна. Гоё юм байна гэж захиалаад байгаа тийм. Би бол одоо тантай харилцаач бодож ин л да хүнээс гоохгүйгээр өөрөө бас боломж нөхцөлөө ашиглаад ингээд хүүхдийнхээ эмчилгээний зардлыг цуглуулах гад одоо зүтгэж байгаа зүтгэлтэй ээж та тэгээ бас өглөө эрт босдог хүний хувьд манай өглөөний бидэнд өргөцсөн юм чинь өглөө эрт эхлүүлэхийн сайхан нь юу ийм зүтгэлтэй чармаалттай байж амжилтанд хүрэх бас боломж залуучуудад байгаа талаар бас нэг сайхан үг хэлээж тэгээ хоёлаа ярилцах юм байна. Тэгэхээр энэ ийм өвчтөе хөлт бол өнөөдөр Монгол маш олон байгаа. Тийм. Тэгэхээр ээж болгоны зүрхэнд хүүхдээ эдгэх гэсэн хүсэлчийн хүсэлгүй хэд хэн олон юм тухай бодож байдаг өдөр болгон арга илэрхийлээд тэгэхээр зэрэг нь бас ийм аргаарч болсон оролдоод үзээрэй. Одоо би жишээ нь их залуу хүн бол биш шүү дээ тий. Гэхдээ бас хөгшин хүн биш. Тийм. Тэгэхээр надад одоо юу хийм би эрүүл байна. Миний хөл гар хөдөлж байна. Тийм учраас өөртөө тусалж чадах тэр юмнуудыг аргаа олоорой. Бити шантарч зүхтаарай. Одоо юу гэдгийг саажилт идэгдэг өвчин гэж хүмүүс боддог. Үгүй хэдэн жилийн дараа энэ идэгдэг өвчин бол магадлалтай. Өөрөөр хэлбэл ангаах ухааны салбар өдрөөс өдөрт хоногоос одорт шин юм гарч ийн үүсэж байна. Одоо Монголд ч гэсэн одоо жишээ саажилтын хөдрийн зарын тарилга би бас их сайхан мэдээ бол сайхан би
хүлээж авсан. Тэгээ энэ талаар бас судалж байгаа. Тэгээ энэ талаар судлаад энэ хэмжүүлгээ хийлгэхэд битээр нөгөө яг юунаас үүдэлтэй энэ саажилт бий болсон юм бэ гэдгээ тогтоож ижил энэ хэмжээний үр дүн гарах хэрэгтэй. Тийм учраас л онцлогоон авахгүй ч л ингэж хэлцээгээд байгаа. Тэгээ ээжүүд маань боломж бүгд өгд юм шүү. Нэг боломжийн цаана нөгөө боломж заавал нуугдж яадаг. Тэгэхээр өнөөдрийн боломжоор бити бүх юмаа хязгаарлаарай гэж хэлээ да. За баярлалаа танд өглөө бас бидэнтэй одоо ирж бидний урилгыг хүлээж авч студид ирсэн та хоёр бол одоо эндээс гараад цэцэрлэгтээ явна. Алхандаа явна. Аль ясна алхандаа явна. За баярлалаа. Тэгэхээр зүрхний бяцхан суд тоглолтын хувьд бол 2016 оны 4-р сарын 25-нд 19 цагаас UB Pulse одоо болох юм байна. Үзэгчдээс энэ тоглолтыг очиж үзэн ахаа гэдэг хэлтэй.